Өдөртмөр 19 цаг 30 минут үзэгч та бүхэнд хүрдэг залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаан эхэлж байна. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаан орон нутгийн оролцогчдоор үргэлжилсээр байна. Ховд аймгийн оролцогчдыг үргэлжлүүлэн танилцуулъя. Зохион бүтээгч Батөргөл ба түүний багийнхан. Ховд аймгаас 1600 гаруй км замыг газраар туулан Улаанбаатарт ирсэн бүтээл залуус шүүгчдийн өмнө бүтээлээ тайлбарлахаар бэлтгэж байна. Аймгаас шалгарч улсын уралдаанд оролцож байгаа энэ залуус бол Ховд аймгийн Политехник коллежийн гэр ахуйн цахилгаан тоногдох хөрөн засварын 2 дугаар дамжааны оюутан Энд сайхан Батөргөл 2. Манай сургуулийнхандаа болон тэгэл таньдаг бүх хүмүүс ах дүүс аав ээжтэй тэгээд энэ өдрийн мэндийг хүргье та нартай хайртай шүүгч хэлье. Одоо тэгээд сандрахгүй бүтээл зөв танилцуулж чадхаа л гэж байна. Алга ташилт. За сайн явж ирсэн үү? Уулын тусдаа баг үд юм уу? Эсвэл өөрсдийн багтаа тэгээ хоорондоо ингээд орчтой. Тэр нэг 3 санаа тарьсан. Тэгэл нэг санаагаар явуулчаал тэгэл тэн дээр багаар явлаа. Бас санаатай зохион бүтээгчтэй шүү дээ. 3 санаатай. Хамгийн түрүүнд танилцуулах санаа юу вэ? Динамик шалгагч гэсэн метал байгаа. Гайхамшигт 3 минутын хугацаанд зөрөгтэй чанга дугаар амжилт шүү. Энэ метал нь болохоор автомашины динамик шалгагч болохоор эвдэрлэн бүрэн танигдахгүй. Тэгэд яаж явах нь мэддэггүй, харин одоо манай энэ битэлийн тусламжтайгаар бол динамикны гэмтлийг онцлох боломжтой гэсэн үг. Тэгээд манайх болохоор хөдөө гадаа нутагт бол шалгахад динамик автомашин дээр юм уу эсвэл тайлж авчаад тестерээр хэмжих тийм байдлаар шалгадаг бол одоо болоод шууд тайлцсан нөхцөл засварын нөхцөлд ашиглана гэсэн үг л дээ. Динамик маань байна. Эндээс дрил орж ирж өгнө. Энэ аккумулятор дээр энэ хоёр утсаар нэм хасгаар нөгөөд энэ нь болохоор ирлийн юун дээр солонгос тэрэгнүүд дээр голчлон хийгдсэн. Тэгээд энэ нь болохоор их бие дээр нөгнө. Энэ жанамны нэмэх шон дээр өгнө. Тэгээд одоо цаашлуулах юм бол энэ гэрэл асах одоо аккумулятораас салгаад дрилээр энэ жанам эргүүлэх юм бол энэ гэрэл асна. Гэрлээр тодорч асах гүйцэд гарч байгаа гэдэг энэ гэрлээрээ шалгадаг бол цаашаа бид нэр хөгжүүлээд энэ зурган дээр байсан шиг вольтметр суулгаж өгснээр хэдэн вольт гарч байгаа, яаж гарч байгаа гэдгийг нь бүр онцлох боломжтой гэж бодож байна. За баярлалаа наш төгсөөрэй. Динамик шатсан байлаа гэх чи одоо асаалттай байхад нь аккумуляторын нэг шонг салгаал тэгэл уучлаарай. Үстэй ер нь бол тийм л да. Тэгтээ бол манай юм битэл нь болохоор тайлаад авцсан. Одоо танаа динамик шатчлаа гэж бодоход засварын нөхцөл тэр засварч маань яаж ашиглах вэ гэдгээс нь тэр талыг нь утсан. Одоо энд бас насаараа динамик шалгалтсан сууж байгаа та. Ингээд цог шахлан шүүгч. За миний дүүнэр сайн байна. Одоо суглаад авцсан генераторыг яаж шалгах тухай ярьж байгаа шиг байна. Тэгээд би нэг ганцхан тодруулах сууч. Тэр генератор руу чинь 3 ширхэг утас орсон биз дээ тий. За тэр чинь нэг нь харна мэдээж хасах байлгүй тий. Хасах. За тэр нэг мушгирчсан улаан. Тэр нь ирлэн дээр очиж. Ирлэн дээр очиж байгаа одоо энэ утас л да. За нөгөө улаан яг нэмэх улаан. Одоо шил аккумулятор байхгүй тохиолдолд шууд эргээд хүчил гарах болов. Аккумулятораас салгаад дрил. Энийг авсан тохиолдолд бол дрилээрээ тэр үзүүрдэнд орцоо хийж чад жанамаа эргүүлээд энэ албалтаар яхад бүрэн бүх эвдэрлийг тодорхойлж чадна. Яагаад одоо шилбэл аккумулятор салгацсан байх тоог гарахгүй байгаа учрыг та нар мэдж байгаа юу та хоёр? Мэдж байгаа. Яагаад? Тэр тоог гарахгүй нь бол жанам аккумулятор салгасан тохиолдолд жанамчид машиныхаа тоогийг тижээж өгөх ёстой л да. За яг жанам гэдэг чинь тогтмолгүйдлийн тогтмол оронжонтой. Нөгөөх нь сэргээх оромогтой хувьсгүйдлийн захилгаан үүсгэгч монголоор хэлвэл. Монгол хэлжийг баялаг шүү дээ. За ийм учиртай. За дараагаар нь та хоёр яг ерөнхийдөө яг би одоо шил оюутан байх үедээ одоо даавраа зах дээр чинь ийм стенд хийчихэд баахан шалгадаг байсан. Тэр үед бол яг үгүй нөгөө ирлэн гадна талдаа байдаг учраас одоо мультиметрийг шалгахад амархан. Ягаад гэвэл сэргээх оромгийн гаднаас нь үзчихнэ. Саран диодыг шалгаж байгаад ингээд үзчихнэ. Гэхдээ ингэж эргүүлж шалгах арга бол хамгийн зөв. Одоо энэ стендээ сайжруулахын тулд миний сайн хэлсэн юмнуудыг нэмж хийдэг болох нь шүү дээ. Ачаа залгадаг байх хэрэгтэй. Гүүдлээ хяндаг байх хэрэгтэй. Хүчтэл нь яг үнэхээр цэнэглэх төвшөнд 13.9 14 гардаг байна уу хэрэгтэй. Тэр эргүүлж байгаа дийл чинь өгж байгаа ачаа өнгөд аяндаа хатуураад ирнэ. Тэгэхээр шууд энэ голон дээр эргэж бас чадахгүй байна. Тэгэхээр редукторээр дамжуулдаг юм уу яадаг арай өөр хүчтэй юмэр эргүүлдэг юм уу тэгж ингэ шалгаж байна. Тэгэхээр энэ стенд дээр чи их дутуу юмнуудыг би хэлчихлээ тий. Тэднийг хийснээр дараагаар та нар одоо шалгадаг болно. Тэгээд дараагаар нь энэ тог гарахгүй бол хоёр задлаад даалгавар хөрлөгөө сугалж аваад тэгээд дараагаар нь явах. Нөгөө саран диод 6 ширхэг диод шалгадаг бас нэг стенд хийчих мэдв. Тэгвэл харин энэ
чиг хэрэгтэй болно. За. За ингээд шүмжлэн үлдээтэй байсан яаж мэд даал үлдээс тэрти яаж мэд. Шүүгчдгэрлэр энэ бүтээл санаад хүүгөөг харуулна. 1 ногоон, 2 ногоон. За тэр улаан штэ тий. Та хоёрыг юмаа хийгээрэй гэж анхаараас улаан гэрсэн шүү. Эхний бүтээл нь тэнцсэн Минт сайхны багийнхны дараагийн шин цанаа нь автомашины кассчээр халаагч байлаа. Гэвч нэвтрүүлгийн дүрм ясаар насанд хүрээгүй хүүхдүүд шатах таслах материал, тесэрч дэлбэрэх аюултай бүтээлд ажиллах боломжгүйг сануулснаар Минт сайхны баг автомашины динам шалгах багжаа 2 дугаар шатанд хөгжүүлэхээр болсон юм. Аюулгүй ажиллагаа гэдэг нь нэг битгэд бас нэг хөтөлмөрөөр мөржилсэн гэхээр тэр талаар нь утсан. Аюулгүй ажиллагааг сайн модаагүй л дээ. Тэгээд бас яхаа гоё юусан санаа ясна тэгээд бас явсангүй. 2 дугаар шатанда ямар төлөвлөгөөтэй, ямар шин санаануудыг илүү бүтээлдээ нэмж оруулахаар бодож байна. Ер нь бол энэнийг бүр тодорхой бүх одоо яг ямар захингүй харсан ч тий тодорхой хийгдэхээр тиймэрхүү бүтээл байна. Бүтээлээ тэгж шинжилнэ. Бид хоёрыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. 2 дугаар шатанда бүтээл дээрээ уулзцгаая. Ямар ч гэсэн баяр хүргэе. Тэгээд ховдод хүлээж байгаа гэр бүлийнхэнтэй бас баярын мэдээтэй очиж байгаадаа талархаж байна. Эргээ уулзъя. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Ховд аймгийн Моинцмын 12 жилийн ном сургуулийн 11 анги зүрхч тагшны юм. Би болохоор Ховд аймгийн Моинцмын 12 жилийн дунд сургуулийн 11 Б анги сурагч хонгор. Өмнө нь болохоор яг манай аймагт болохоор яг юм залуу зохион бүтээгчдийн тэмцээн огт болдоггүй байсан. Энэ жил харин тэр өдөр төмжин нэрээ тэгээд болоод. Тэгээд тэмцээнд манай тэр тэмцээнд болохоор маш олон баг оролцож өрсөлдөөнтэй болсон. Тийм тэгээд 23 баг орсон. 23 багаас тэгээд бид нэр 4-р ойронд ороод тэгээд шалгараад ирсэн байна. За манай хоёр хүүхд бол ерөнхийдөө тэгээд өдөр тутмын амьдралыг байдаг зүйлээс санаа авч тэгээд надтай андаад тэгээд 93-аа ярилцаад бүтээлийг хийсэн байгаа. Тий ямар ч гэсэн итгэлтэй л юм. Юм тэнцэх байхаар гэж бодож штэ. За хонгор ямар бүтээлээр оролцож байгаа вэ? Би болохоор 2 бүтээлээр оролцож байгаа. Тэгээд бүтээр болохоор өөрөөсөө яг нэг санаатай ирсэн. Миний бүтээл болохоор удирдлагатай унтраалга. Тэгээд болохоор сур хилдэгч байгаа. Тэгээд нөгөө нэг орон нутагт болохоор яг тэнцээд бүтээлээр ирсэн байгаа. Бас сонирхолтой гой юу бүтээж ирсэн хүмүүс байсан. Хонгороо хөдөж ихсв. Би өөрөө болохоор яг 4 төрсөн. Бүтээр нэг баг болж ирсэн. Адилхан 4 төрсөн. За гайхамшигтай. Хонгорын бүтээлээс эхэлж бүтээлтэй танилцъя. 3 минутын хугацаа байна. За амжилтсая. Хүний хөдөлмөрийг хөнгөлөх эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж авч үзээд удирдлагатай унтраалга хийсэн байгаа. Одоо ингээд манай ерөнхий бол эсхэм бол яг энэ байна. Тэгээд унтраалгын дотроо энэ зүйлийг суурилуулж өгсөн байгаа. Унтраалгын дотроо жанам суурилуулж өгөөд жанамаа удирдлагынхаа долгион хүлээн авахчтай холбож өгөөд тэгээд жанамны уртлын үзүүрт ийм хагас тавиран маягийн ийм төмөлдүүр хийж өгөөд тэгээд удирдлагаараа удирдахад энд байгаа энэ тог хөдөөгчийг хоёр тишийн дарж асааж унтраадаг байгаа. Тэгээд энийг болохоор манай сургууль дээр тулгамдж байгаа асуудлуудаас авч эхэлцээд ингээд хийж ирсэн байгаа. Оройд болохоор нэг манай сургууль маш олон тийм ангиуд гэрэлтэй хоноод тэгээд манай сургуулийн манаачлахаар болохоор бас нэг тог их гарч ийна гэд. Тэгээд энэ зүйлийг ингээд шийдэж өгсөн байгаа. Турши. Төгөл дээр итэжтэй дурсалтанд л дуртай хүмүүстэй. Их ч юм өвдсөн дурслагтай хүмүүстэй. Дандаа л идтий. Шатс. Наа чин өөрөө маслаад байгаа юм байна уу? Тийм залгуур маслаад байгаа. Розеткэм. Сургууль дотор явж байгаа хаалганы цаанаас унтраах юм уу? Гадаа зогсож байгаа гаднаас тийм цонхон доороос нь хаанаас бол хаанаас унтрааж 100 м зайнаас бол тийм 100 м зайнаас бол одоо ингээд энэ удирдлагын долгион хүлээ авах чинь маш тийм хүчин чадал сайтай бол тэгээд бүр улам холоос удирдна гэсэн үг л дээ. Энэ болохоор яг зүгээр туршилтын маягаар зүгээр ингээ хийгээд. Тэгээд манай чахаараа тоглоод усааж унтраагаад орой. Гэхдээ энийгээ зүгээр манаач ахтай өгч штеп тийм. Манаач ах гарч ирээ тэгээд унтраагаад саагаал. Чи хаанаас бол хаанаас ч унтрааж болно. Манай чахыг ингэдэг үлээ. Сандууж өгт. Сандууж явах харж ивэл тэнд харж тэ. Яагаад зохиосон тань туслах гэж байгаа шүүгээ сандууж явах юм л ч л дээ. Тэгээд таны ажлыг хөнгөвчлөх гээд ингээд юм хийсэн байна. Улаанбаатарт ирсэн өвч шүү таны ажлыг хөнгөвчлөх гээд. Тий.
Энийг бас сургуулийн цахилгаан амханд бас хийх боломжтой. Унтраажсадаг ямар ч зүйлд ингээд суурилдаад өгч болох байгаа л да. Одоо маань сургууль битээр бол ерөнхийдөө сургууль дээр л аваад ингээд үтцсэн байгаа л да. Тэгээ багш нар болохоор хичээл орохоос завсарлахаас өмнө 5 минутын дараа очиод нөгөө хонхоо дараал ингээд тэгэл тэр 5 минутыг ч гэсэн үр дүнтэй өнгөрөөхийн тулд иймэрхүү зүйл суурилдаад өгсөн байгаа л да. Сургуулийн хонхны удирдлагыг кармалц явж ийн гэ одоо төгөлдрөө. Жижиг багш нартай ирэх мэтлээ хонх штэ. Тийм байна. Тэрийг бол жижигэр өгчтэй өгсөн. Тийм өдрийнхөө жижигэр хийж байгаа багш маань ингээд ирээл та нар наашаа гарахаас өмнө жижигэр багш юм байсан бэ? Манай ангийн багш байсан бохоо. Багштай хэлж байгаа таны ажлыг хөнгөчлөгч шиг хэлчих юм уу? Ер нь бол тэгээ бүх багш нарын ажлыг хөнгөвчлж дээ дөө. Манай багш нар ч нэг нэгээр ээжлээд нэг жижигэрт гаддаг. Одоо удахгүй хавруул чинь дүн мөн гарна та нараас бодолцоорой. За миний дүнэр одоо тоглоомын алсын удирдлагыг ашиглаад бас гэрэл унтраагаа тэнд нөрөө механик моторын ашиглаад унтраалгаа механикаар осож унтрааж байгаа юм байна шүү дээ тийм. Зөв. Ягаад гэвэл та нар одоо тэр алсын удирдлагаар юу хийж болдго юм бэ? Дотор нь яаж ажилтдаг юм бэ гэдгийг өөрсдөө мэдээд ингэ юм хийж байгаа юм бол тоон сайшаалтай. Би хоёр бол магтмаар. Зүгээр яг иймэрхүү хийцэн үед бол одоо ийм алсын удирдлагууд одоо биднээсийн нэрлснээр энэ одоо технологич өстой маш урд өгжөл би нэг юм хийгээ бодж итл аль хэзээ хийгээд нэг нь тавьдсан. Тэгээд тэр нөгөө бөөнөр нэг үйлдвэрлээ бүр тавьчихсан. Одоо хоёрын наад хийт чинь за эвдэрхий тоглоомны тийм олон тэгээ батарей олон ингээд надаас аваар манай болжохоо зөөндөө байгаа. Тий. Тэгээд ингээд хийчих юм л те. Тэгээд иймэрхүү алсын удирдлага одоо энэ электроникийн завхууд дээр 5000 төгрөг гэж байгаа. Гэхдээ ямар ч юм хэрэглэхгүй. Хоёр ч одоо хүлээн авахт дээр батарейтай нэвтрүүлэгч дээр батарейтай ууз. Тий. Тэгээ наад чинь батарей суучвал тэр хийжүүл яаж хэрэгтэй зүгээр 200 юм арзэтгтэй хүлээн авах гэж байгаа. Тэгээ 200 нэгөөс 200 л залгаад тэгээд чид ингээ холбоно юугаа холбоно орчихно. Нөгөөх нь та хоёроос бүр 300 м эртээ дамжгаар 315 МГц дээр юм үсгэгчтэй ийм нэвтрүүлэг дамжуулагчд байгаа. Тэгэхээр чинь нөгөөх чинь та хоёр хийжээс хамаагүй хэлбархан урдан зөв шийдэлтэй байгаа байхгүй. За ингэж нэгийг хийгдэж болж байгаа. Одоо чи ингээ эвдэрсэн юмар хийгээд штэ. Нэгийг хийж болно. Зүгээр хэрэглээ болгох их наач тийм оновчтой шийд биш болчиход байл та. Одоо сая зогж явах хэлдэж штэ. Зүгээр унтраалга нь өөрөө ирлээтэй те. Ямар ч хэрэглэхгүй удирдлагатай тийм унтраалгач өөрөө 5000 төгрөг байгаа байхгүй. За тэгээ Монголд нэг хэсэг чинь нэг хурдан хүүгээд нэг рекламадад байсан юу штэ. Бас нэг юм удирдлагатай гэрэл яваад байсан штэ. Тий. Тэр шийдлүүдийн хажууд наа чинь их өртөө өндөртэй тийм оновчтой шийд биш болчиход байна л да. Зүгээр та нар энийг энд хэрэглэе гэдэг гарцын шийдлийг олж харж байгаа ч юм бол сайн байна. Дааш тэгээд нэг нийтлэг хэрэглээ болгож байгаа тийм оновчтой шийдэл биш болчихвол байна л да. Тэгэхээр та хоёрын яг ингээд энэгээр хийнэ гэдэг ихтэй одоо яг юуг нь хийсэн гэдэг ихтэй та хоёрчод хийсэн байх. Үлээ авч нэг нэвтрүүлэгч нэг юу. Ганцхан юу гэдэг хин ороосон. Өөртөө л ингээд хараад хийсэн байна. Техник шийдлийг асуугаад байна шүү дээ. Гэхдээ хаас нэг юм шийдэл олж харсан бол болж байна. Гэхдээ тэр шийдэл маань өөрөө бас тийм оновчтой шийдэл биш болчиход байна л да. Тэгэхээр та шал буруу юм даа. Юу л яриад байгаа юм сүнээс шүү дээ. Шийдэл гэснээр та нар тэр нэг мотороор свичийг асааж унтраагаад байгаа шүү дээ тий. Зүгээр нудрахт механизм байна уу? Тэрийг ч нараа да. Нудраг гэж сони юм яриад ах юм. Зүгээр л тэр нөө моторныхоо юунд л зүгээр нэг юм тийм хагас юм юу л хийцэн байгаа. Хагасаар. Харин тэр нудраг цагираг маягийн одоо тэн дээр хийгээд нудрагдоо тэр ингээд хоёр дотор ингээд үүдээд тэр чи хараа. Хүндрэхгүй шүү. Энийг үзүүлэх юм байна те явж чи. Тэрэн дотор чи юм баа юм. Чи одоо задлахгүй байна л да. Зурган дээр бол ерөнхийдөө тодорхой байгаа л. Би яг одоо энэ болохоор жоохон энэ юунд чинь үнэтэй болчиход байна шүү дээ. Одоо тэр янз янзын зойрны юмнуудыг удирдах гэдэг нөхдүүдүүд бас хэрэг болчих юм болов уу? Хийс татаас юм байгаа болов уу гэж харах гад байна л да. Нудраг бол өөрөөсөө хийгээгүй юм шүү дээ. Ер нь бол юуны аваад машин юм шүү дээ. Мөө зүгээр ямар ч хамаагүй тийм хагас тойрог юм аваад тэгэл хийцэн л дээ. Хүний үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд ямар нэгэн шин санаа дэвшүүлж болох ч зохион бүтээгчид тэрхүү санаагаа шин шийдлээр баяжуулсан байх ёстой гэсэн шалгуурыг Хонгорын багийн бүтээлд авч чадсангүй. Бэлэн байдаг эдангуудыг хооронд нь угсарч нийлүүлснээр шин шийдэл болохгүй гэдэг хадуухан байр суурин дээр шүүгчид загсаж үлдсэн. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Manmis Group үн цэнийг цогцлоо. Цор хилтэн гэдэг нь болохоор хүний биеийн хүчний ажил цаг зав хийх шаарддаг. Цахилгаан өрөмний үзүүрт нь ингээд сурны нэг үзүүрийг тогтоочхоор нэг цагираг хэлбэр юм гагнж өгсөн байгаа. Тэгээ сурны нэг үзүүрийг ингээд
ямар нэг юмнаас ингээд тогтоочно. Тэгээ хоёр нэг үзүр айн захиргандаа игээд нэг үзүр айн ингэж тогтооод дэрэлээ ажилуулад сорыг ирчлээд сорыг илтэнэ. За. Яг одоо энэ бүтээлтэй адилхан асуулт асуугдаж таарах гэдэг байна л да. Зохион бүтээж одоо санаачилсан зүйл нь хаана байна вэ гэж одоо шүүгч бас асуух байх. Ер нь бол тэр зүйл нь болохоор яг бүр хэлбэрчлээ л. Тэгэл хоёр тийш ирчих иргэнэ гэдгийг л одоо тэгээ олж хараа. Сур илтгэж ингэж удахгүй ирчлээд арангууд тэр чи буцаад өөрөө ирдэг шүү дээ. Энэ болохоор буцаж ирэхлээр дэрэл нь яг үлээ. Дэрэлээрээ хоёр тал руу иргүү шүү дээ. Дэрэлээрээ буцаад иргүүлэх гэдэг юм уу те? Дэрэл хоёр тал руугаа иргэдэж шүү дээ. Тэгээд энийг тэгээд бас нэг илдээд үлдсэн байгаа та. Тэгэхээр энэ тал дээр бас ер нь бол багш энтрээс зөвлөгөө авбуу. Яг энэ сур илдэж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээний юм асуу зөвлөсөн үү? Зөвлөсөн. Энэгээр сул илдэж байгаа л да манай нот. Яг энэ аргаар хөдөө бол илдэж байгаа л да. Илдэж байгаа. Хөдөө бүр хөдөө. Тий. 12 202 болох нэг өсөх залгаал. Яг тэрэндээ холбоод илдэж байгаа л да. Хин гэдэг хүн тэгэж хийгээд байна? Бата гэдэг. Батаха. Ээж явд шүү. Таны арга бас л те Монгол оронд яг төглөө шүү дээ. Нэг улаан хэдрэгдэх, талхидах гэд маш олон аргууд байна. Тэ? Тэгээд та хоёр зөвхөн л уншгаад байна шүү дээ. Сур илдэх маш олон аргууд байна. Хэдрэгдэх, талхидах, нийтрэх, тэ? Уншгах. Тэр нэг үлдээний гэдэг байгааз. Тэгээд техникийн шийдлгээд их тэрсээ та хоёр чинь дэрэл ээдсэн болчих гээд байгаа юм. Үгүй бол хүн тэгж илдчихсэн нэг харчаа тэр аргыг хэлээд байгаа юм. Тийм л юм болоод байгаа юм тэ. Яа шүү дээ. Гэтэ зүгээрээ бид сургуультай гой хон хийгээд гой завсардуулах арга байгаа юм чи тэ. Ер нь нутгаас Ховд аймагт урдсан шалгуулалтаар шалгараад Улаанбаатарт төрж ирээд уралдааных нь 1-р шатанд оролцоод яг амжилтмуутай оролцлоо л да тий. Гэхдээ оролцоход ямар байсан бэ? Гоё юм. Гоё. За зохион бүтээхээ орхиж болохгүй амжилт хүсье. За амжилт хүсье. За ингээд хөдөө аж ахуйн салбарын бас нэгэн бүтээл орж ирж байна. Ингээд Цэдэв доржийг бүгд хамтдаа тайзан дээр ухтаа авцгаая. За, сайн байцгаана залуучуудаа. Сайн. Зоригтой сэтгэл зэрэгтэл сайхан танилцуулна штэ бүтээлээ. За надад энэ бүтээл нь болохоор хадуурын сегмент буюу эр солигч байгаа. Энэ нь болохоор хөдөө аж ахуйн салбарт их хэрэглэгддэг. Хадуур, өв садаг хадуур, тэгээд компани хадуур эдэртэй ашиглагдана. За надад энэ бүтээл нь болохоор хадуурын сегмент буюу эр солигч байгаа. Энэ нь болохоор их бий. Энэ нь дастагч, энэ нь дарагч, энэ нь тавлагч. Энэ нь болохоор энэ нь хоёр нь юу байх юм? Эрзуатай байх, энэ эрзуаг байх юм. Энэ ажиллах зарчим нь болохоор энэ ч нөгөөд хугарсан ирээ ийш нь оруулаад тэгээд энэ доотх нүхнүүдэд нь юу байна? Юу доот эдлийн хадаас нь тавнуудаа тогтооно. Тогтоосон бол тэгээ энэ хоёроо дээрээс нь эрзуадад доош нь шахад дарж өгөж хөдөлгөөнг болгож энэгээрээ дээрээс нь дарж шууд тасдаг юм. Тасцангаа энэ хоёроо дахиж эрзугаараа суллаад энчээ олж ирээд үлдэгдлийн доош нь түлхэж гаргана. Гаргасангаа энчээ олж ирээд дахин шинийг хийж тавлана. Эрзугаар эргүүлж. Энэ нь болохоор энэ дотор талд нь болохоор тэр дээр гарсан юм да. Дотор тал нь болохоор ийм бөмбөр юм байх юм. Ийм хонгорхой. Яг сахаасаа ингэсэн бөмбөр. Эрзугаар эргүүл дээрээс нь хадаас тавлах юм. Тийм л бүтээл. Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Эрдэнэ сайхан хадуурын тав солигч оновчтой шийдэл байна уу, үгүй байна уу гэдэг дээр бас өөрийн зөвлөгөөг өгөх бах. Сегмент гэмтсэн үе сегментийн хадаасыг авах гэдэг юм байна, тийм үү? Тэгэхээр дээрээс нь тэр өрөмтөх маягаар авах юм уу те? Үгүй. Дээрээс нь энэ нүхнүүдэд нэг 5-ыг хийж тогтоож байгаад энэ хоёроор дарж өгч юугаа сегмент хөдөлгөөн болох байхгүй. Тэгж чад энэгээрээ эргүүлж энэ болохоор энэ жоохон энэ чинь энэ хоёр толгоноос ийм жоохон юу яг ийм тэгшвч жоохон энэ тэтэлт юм хань дашуу байх юм. Энэ толгойг болохоор энэгээр дастаж авах байхгүй эргүүлж. Дээрээс шууд дараад эргүүлж. Тийх ямар хэрэг вэ? Бид нар бол хасуураар цохол авчдаг шүү дээ. Тэрдэн болохоор заавалчгүй хоёр хүн эдэр ингэж барьж байгаа л дээ зохиж авч байгаа. Хоёр хүний хэрэг байхгүй. Хөрөө дээр гიშгэж байгаа л зүгээр хасуураар ганц цохол дастаад авчдаг. Наад чирээ ажлын нэмэр юм шүү. Практик дээр яадаг вөхөр хоёр хадастай байгаа тийм ээ. Сегмент чи. Тэр чинь нуруугаар нь ингээд нэг
ийм эрмэгтэй төмөр дээр тавьж байгаа л зүгээр сегментний чинь нуруунд дээр алхаар зогчд нэг. Тэгэл тасраад усраа явчихна. Ихэнх хүмүүс практикт тэгж байгаа. Тэгэхгүй их юм бол эртээ асуураар нэг цохол болоо. Наад чи бол ажлын нэмэр. Буцаага тавлахдаа буцаага тавлахад доор нь төмрөө тавьж байгаад зайлшгүй алхаар цохно. Алхаар яах вөхөр тойруулж 5-ыг тэгшин гаргах ёстой. Жиг цохиж. Тий, жиг цохиж тойруулж. Ингээд 5 дайли юм уу ийм асуудал гарах юм бол мэлхий даруулах гэдэг байгаа тийм ээ. Мэдгүй. Мэлхий даруулах гэдэг зүйл чи дундаа юм жижигхэн ийм хуйлтай байдаг байхгүй. Тэр 5 тэгш биш гарах юм бол тэр мэлхий даруулгын чи тавираад өөс бүр шатах хүртлээ сегмент чи улаасах хүртэл асуудал бий болно. Тэгэхээр зүгээр нэг юмар ингээд цохоод юм шахаад тавуулцдаг юм биш. Ерөөсө жигдхэн цохиж тойруулж гой зөв тав гаргах ёстой. Би яг наадахны чи далаар сегмент ми хадаас хийдэг багаж хийцэн байгаа. Патентыг авцсан байгаа. Өөрөө хийсэн. Буруу хүнээс уулзаа буруу хүнээс асуусан сая. Зөвлөгөө талаар биш болоо явчлаа шүү. Нэг цохих уу, хэд цохих уу гэдэг талаар зөндөө судалгаа хийсэн. Нэг цохоод амархан тав үүсдэг юм байл. Тэгэхээр цаатлын тавыг хадахтаа заавал алхаар тойруулж зохино. Тэгэхээр наад хадж байгаа тавлагч зүйл чи өөрийн гэсэн тийм толгойн хэлбэртэй диаметртэй тэн дээрээс 2-оос 3 удаа 500 г-ийн алхаар хүчтэй зогчож тавгаар. Энийг жишээ нь хөгжүүлвэл энд ямар нэгэн ирээдүй байна уу цааш та яаж харж байна гэсэн багшаа. Яг нэгэн зэрэгээр хоёр хадаасыг л зэрэг тасдаг зүйл хийх шаардлагатай юм болох ч байна. Тэгэхээр тэр чинь хоорондоо 6 орчим сантиметр цайтай тийм ээ. Тэгэхээр тэрийг нэгэн зэрэг таслана гэдэг боломж ховрлох. Тэгэхээр зайлшгүй юм уу? Гүү. Зайн наад чи урт нь бол 7.6 байгаа байхгүй юу? Өргөн сегментний чи. Тэгээд тэр нүх нь диаметр нь 5 мм голчтой, тийм ээ. Тэрийг тасдахад зэрэг тасна гэсэн ойлголт байхгүй. Зэрэг хадна гэсэн ойлголт байхгүй. Заавал нэг нэгэн дээр нь тулж ажиллана. Ийм зүйл бол ажлын илүү нэмэр болж байгаа байхгүй. Цаг аваад. Залуучууд цаашдаа өрсөлдөх үг шийднэ. 3 2 улаа 1 ногоо. Ихтэй залуучуудаа Эрдэнэ сайхан багшийн ярьснаас улбаалаад илүү бас дэвшилтэд санаа аваад хийх зүйлүүд бидэнд байгаа тийм ээ. Эрдэнэ сайхан багшийн санааг бүр сайжруулж болно шүү дээ. Тий. За амжилт хүсье. За амжилт хүсье. Харамсалтай байна. Харин тий. Бүтээлээ яагаад танилцуулж өөрсдөө илэрхийлж чадахгүй юм бэ? Ер нь бол энэ тасдагчаар эргүүл тасдах нь бол ер нь илүү ажил гэж тэглээ. Ердөө очихсан багш. Тэгээд тэр бас тавлагчийг бас тэгж болохгүй гэж байна. Нэг зориултын багжаар бол 500 г алхаар 2-оос 3 удаа зогтдог. Яг алхаар бол тойруулж яг дэшгэн тавуулдаг гэж хэллээ л дээ. Өмнө нь та хоёр яг энэ санаагаа хэрэгжүүлэхдээ мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ирсэн үү? Үгүй зүгээр яг харж байгаа л хүнд жоо хүндрэлтэй болохоор ингэж хийж болох юм байна гэж санаагаа болоод тэгэл хийсэн. Дараа жилийн залуу зохион бүтээгчд оролцсон. Оролцсноо. Ер нь зохион бүтээгч байхын сайхан тал нь юу? Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг л биетэй олгож л гаргах юм уу та. Чадахгүй мэдгүй зүйлээ ингэж мэдээж авч сураал нэг бүтээлээ санаагаа олон дахин хөгжүүлэх тийм л Дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэдэг номыг бэлгэлж байна. Энэ удаагийн залуу зохион бүтээгч тэмцээнд маань хэдийгээр санаанд тэнцээгүй ч гэсэн зохион бүтээхээр ирмэлзэж биднийг зорин ирсэн та бүгд шиг зохион бүтээгч нартай бэлгэлж байгаамаа. Тэгээд танаа баг дурсгая. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Сэгэр дэлгэцээс олдолгүй залуу зохион бүтээгчтэй танилцж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Залуу зохион бүтээгч 2014 ээлжид зохион бүтээгч та бүхэндээ танилцуулнаа. За ингээд бүгдээрээ хамтдаа давг сүрэм ямар санаа бидэнд авчирсныг ямар санаа танилцуулж байгааг сонирхцгаая. Гэр хороол болно одоо айл өрхөд ингээ үнсээ өвчлэн тэр болгоно ингээд пошинг хийгүүд байдаггүй. Хашааныхаа буланд ингээд тоосгоор өрөө салхин хаагаад хашааныхаа буланд асгасан, зарим нь тоосгоор салхин хаагаагүй асгацсан байдаг. Тэр бүгдийг ингээд хогны машин ирэхэд уутанд хийгээд асгахад их хүндрэлтэй ингээд манараад их хэцүү байдаг. Тэр бүгдийг хөмжлөхөөднөөс ингээд үнс хадгалах савыг хийсэн байна. За бүтэл санаа эхэллээ. Энэ үнс хадгалах сав маань энэ дөрвөн баган дээрээ доошо дэше чөлөөтэй гүйж өгдөг байгаа. Энэ үнснийхэн сав энэ доошо гүйж өгснөөрөө энэ доороо 90 см доор гүйж өгөх энэ суурин дээрээ тогтох зориултаагаар энэ доошо гүйж өгдөг байгаа. Доошо 90 см суухад
энэ хүн нөгөө үнсээ 90 см доошоо суулгаад үнсээ хийгээд тэгээд дээшээ метр 50 см дээшээ олсноор энэ доороос үнсийг тосч авах зориултаагаар энийг метр 50 см өндөртөө. Эннийх нь энэ багны маань нийт өндөр нь болоод 2 м см өндөр байгаа. Тэгээ энэ яаж доошоо дээшээ болд юм бэ гэхэд энэ үнснийхээ самны дээдлэлд тороос бэхлэгдэж өгөөд энэ багных нь хоёр голт нь шаарихтай байгаа. Энэ тороос нь энэ турбаныхаа энэ дээр хатуу бэхлэгдэж өгөөд энийг бид хоёр нөгөө өөрсдөө зурсан болохоор энд нэг юм араа, энэлтэй бас юм араа. Тэгээ энэ гинжин дамжуугаар дамжих хэрэгтэй байгаа юм. Тэгээ бид хоёр тэр арааг зурч чадаагүй. Энэ тороосоор энэ гинжин дамжуугаар дамжаад энэ манивлыг эргүүлэл энэ ингээд дээшээ олно. Буцаагаад эргүүлэх юм бол энэ доошоо болж өгөөд энэ суурин дээр суугаад энэ үнсээ доошоо дээшээ болгож энэ үнс авах зорилтойгоор иймэрхүү сав хийсэн байгаамаа. Шүүгчдийн зүгээс асуух асуулт шүүгч цог жавхлан. Тэгээд одоо хадгалах сав чинь за үнсээ хийчлээ. Үнсээ хийгээд ингээд дээшээ доошоо буулгаад ингэж хадгалах ерөөсөө ямар ашигтай юм бэ? Хөвчлэн айлууд ингээд халуун үнсээ хогон дээр авч асгачдаг. Тэнгүүд муухай өнөр гараад орчны шалтгаан. Тэгээд тэр асуудлыг шийдэхэд халуун гүйтэн үнсийг хийгээд зориултын замд нэгээд буцаага уудлаад миний машин дээр асгачдаг. Энэ айл өрөхгүй нэг юм савтай. Манайх бол хогоос хоёр тустай байсан. Үнс хадгалдаг сав нэг 200 гэн болчихлоо. Тэрлүү бол халуунчаа хүүтэнчээ үнсээ хийн. Хогны сав тустай. Ачуулахдаа хогоо тустай ингээл хийждэг байсан. Пошконд байгаа үнсийг уутлахад маш төвөгтэй байдаг. Тэрийг ингээд дээвлэн болгож байгаа уутлах юм бол илүү амар калибр болох юм болов бодсон. Доор нь галгаруудад тосч байгаа тийм ээ. Доор нь бол уут багтаамж нь хэр зэрэг багтаамжтай. Багтаамж нь миний бодлоор омруулж шалан гэж тухайн айлын ямар үнс гаргаж байгаа шалтгаалаад тэгээ нэг 10 оноод үнсээ авчдаг. Тэгээ ачхтай яах юм. Энийг дээшээ болгож байгаа доотлоос нуудалж аваад баг уутан дээр ичээд ачих. Тийм л юм уу? Тийм уудалж. Ерөөсөө тэр уудалж байгаа хэсгийг нь болохоор одоо зүүж болно. Эсвэл ингээ авчуулаад уудлагын амсрыг авчуулж агаад үнсээ доош гоожуулцдаг маанрахгүйгээр. За тэгвэл одоо бүгдээрээ шүүгчд үнсний хадгалах сав дээр ямар санаа бодолтой байгааг сонирхцгоё. Энэ шийдэл зөв шийдэл үү, буруу шийдэл үү гэдэгт нэг улаан гэрэл ассан. Нэг ногоон гэрэл. Ай. За залуучуудаа. Гэхдээ айл бүрт ийм үнсний савтай байвал үнс бөрөхгүй байх нь байна. За бас гэртээ игээрээ. Гэртээ игээрээ. Зарай. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт амьдаа нар болох хоёр давгсруу маань оролцсон. Тэгээд дөнгөж цаа шүүгчдэд бүтээлээ танилцуулаад гараад ирлээ. Ингээс шүүгч нарт бүтээлээ танилцуулахдаа бүтээлээ дутуу танилцуулснаас болоод тэнцэхгүй болоо л гэж би бодож байна. Ингээд нэвтрүүлгийн зүгээс та хоёртоо би дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэсэн номыг бэлгэлж байна. Танаа багт бас шин соргог санаануудыг бас өгөх баг. За баярлалаа ингээд та бүхэнд ажрын өндөр амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Ингэж хавчаад буухта ингээд энэ хэм дээр ингэж хавчаад буцаад доошо буух юм. Тийм санаатай байгаа. 2 юм уу 3 цаг үзээд батарей суудаг байгаа. Энэ бүтээлийн гол давуу тал нь болохоор шүнжэнгөө тог эрчим хүч хэрэглэсэн ч суухгүй байх үндснээс хийгдсэн байна. Батарейнаас 12 вольтын мотор хүчтэл авч иргэн эрмэнээр дамжуулж жанамаа эргүүлээд